Украин улсад 70 тэрбум еврогийн тусламж үзүүлэхээр олжээ. Америк нэгдсэн улс Ираны эсрэг цэргийн ажиллагааг дахин эхлүүллээ. Олон улсын валютын сангийн тайлангаар дэлхийн эдийн засгийн өсөлт 2026 онд 3% болж буурах төлөвтэй байна. Орос улбаны улсын нийслэл Москва хотод хүртэл шатхууны хомсдол үүсжээ. Орон дөрөв үзэгчтэй хөрвүүлэн та бүхэнд дэлхийд дахин төрнөж байгаа онцлог мэдээлэлээс хүргэе. Анхаарлаа хандуулна. За 7 дугаар сарын 7-нд Турк улсын нийслэл Анкара хотод эхэлсэн НАТОгийн дээд хэмжээний уулзалт өнөөдөр өндөрлөж байна. Уулзалтын төгсгөлд Украин улсад 70 тэрбум евро буюу ойролцоогоор 80 тэрбум $, тусламж үзүүлэхээр болсон байна. Намын уулзалтын төгсгөлд гарсан мэдээлэлдээ НАТОгийн холбоотнууд Украин улс эрх чөлөө бүрэн эрх нутаг дэвсгэрийн бүрэн бүтэн байдлаа хамгаалахад нь бид тууштай дэмжлэг үзүүлэх байр суурьндаа нэгдмэл хэвээрээ байна гэж онцоллоо. Украин улсын ерөнхийлөгч Володимир Зеленскийн хувьд энэхүү уулзалтанд НАТОгийн 32 гишүүн орны удирдагчтай хамтдаа оролцож, Украины байр суурийг уламжлах зорилгоор дипломат ажиллагаа явуулсан замун ерөнхийлөгч Дональд Трамптай уулзсан байна. Энэ үеэр Америк нэгдсэн улсын ерөнхийлөгч цаашид эхийн хэлэлцээр байгуулах боломж өндөр байна гэж өөрийн байр сууриа хэлсэн байна. Тэгэхээр энэ бол хялбар шийдэх асуудал биш гэж эхийн хэлэлцээрийн талаар тодорхойлж хэлж замун үүнд олон талын үүрэг амлалт улс орнуудын хүсэл эрмэлзэл намын бусад маш олон хүчин зүйлс нөлөөлж байгаа. Гэхдээ сүүлийн хэдэн 7 хоногт бол бид маш их ахиц гаргасан гэж бодож байна гэж өөрийн байр сууриа хэлсэн байна. Үүний хариуд Володимир Зеленский Дональд Трампд хандан энэ дайныг зогсоохын төлөө бүх хүчээ дайжлан ажиллана гэдэгт итгэлтэй байна гэж Дональд Трампд найдаж байгаа хэллээ. Аман Америк нэгдсэн улсын дэмжлэгт үргэлж талархаж явдаг гэсэн байна. Дональд Трамп Украин улсад мөн Орос улбаны улсын баллистик буужингийн давталгаанаас хамгаалахад нь зориулж нэг шаардлагатай байгаа Патриот агаарын давталгаанаас хамгаалах системийг дотооддоо үйлдвэрлэх зөвшөөрөл олгоно гэсэн бас анхаарал татсан шийдвэр байлаа. Учир нь энэ өөрөө Украины удаан хугацааны туршид хүсэж байсан гол хүсэлтүүдийн нэг байна. Энэхүү санаачлага одоогоор хэрэгжих эхний шатанда явж байгаа бөгөөд Патриот системийн пуужингийн сүнөөгчийг Украинд үйлдвэрлэх хүчин чадлыг бүрдүүлэхэд олон жил шаардлагатай гэж үзэж байгаа. Гэсэн хэдий ч Украин улсын ерөнхийлөгч Володимир Зеленский тус улс батлан хамгаалахын үйлдвэрлэлээ барууны орнуудын уламжлалт цэргийн үйлдвэрлэлээс хавьгүй богино хугацаанд өргөжүүлж төслийг түргэн хугацаанд хэрэгжүүлэх боломжтой гэдгээ илэрхийлсэн байна. Одоогийн байдлаар Украин улсад урт хугацааны дэмжлэгийн дийлэн хэсгийг нь Европын улс орнууд нэмээд Канада улс үзүүлж байгаа нь цаашид шудраг хуваарлалтай, доктортой урьдчилан таамаглах боломжтой болж өөрчлөгдөх ёстой гэж НАТОгийн гишүүд үзсэн байгаа юм. Өнөөдөр Америк нэгдсэн улс Иран улсын эсрэг цэргийн ажиллагаагаа дахин эхлүүллээ. Ираны хэвлэлд мэдээлж байгаагаар тус улсын зүүн өмнөд иргэн дагуух дор хаяж 3 бомб хотод дэлбэрэлтийн чимээ сонсогдсон байна. Энэ нөр Америк нэгдсэн улсын ерөнхийлөгч Дональд Трамп НАТОгийн уулзалтын үеэр Ирантай байгуулсан гал зогсоох хэлэлцээрийг дууссан гэж үзэж байгаа гэдгээ илэрхийлснээс хэдхэн цагийн дараа болсон байгаа юм. Америк нэгдсэн улсын зохиолтын дараахан буюу пүрэв гаригийн өглөө орон нутгийн цагаар Кувейтийн арим дрон болон пуужин устгах ажиллагаа явуулж байгаа гэдгээ мэдээлсэн байна. Мөн Бахрейний дотоод хэргийн яам аюулын дохиолын систем ажилуулсан талаар мэдгдсэн ч үүнд ямар нөхцөл байдал нөлөөлсөн талаар тодорхой мэдээлэл байхгүй. Америк нэгдсэн улсын армийн бас мэдээлж байгаагаар энэхүү цэргийн зохиолтын гол зорилго нь Иран ормосын хоолоогоор зорчиж байгаа хөлөг онгоцуудад аюул учруулж байгаа учраас тэдгээрийн цэргийн чадхыг сулруулахад чиглэсэн гэж байгаа юм. Олон улсын валютын сангаас өчигдөр буюу 5 гарагт Ираны дайнаас үүдэн эрчим хүчний нийлүүлэлтийн сүлжээ дагуулж инфляцийн шин давалгаа үүссний улмаас дэлхийн эдийн засгийн өсөлт энэ онд огцом саарах төлөвтэй байгааг анхаарууллаа. Эдийн засгийн энэхүү таамаглал нь Америк болон Израиль энэ онд Иран руу зохиолт өгөх шийдвэр гаргасны улмаас үүссэн нөхцөл байдлаас шууд холбоотой гэсэн үг. Эдгээр халдлагын хариуд Иран бүс нутгийн эрчим хүчний байгууламжууд руу зохиолт өгсөн нь дэлхийн эрчим хүчний нийлүүлэлтэнд ихээхэн сөргөөр нөлөөлж эдийн засгийн докторгүй байдлыг нэмэгдүүлсэн байна.
Энэ нуруу цар тахал болон Оросын Украинд хийж байгаа дайны улмаас аль хэдийн дарамтд орсон дэлхийн эдийн засагт дахин нэг удаа хүнд цохол болсон байгаа юм. За олон улсын валютын сангийн тайланд цааш дэлхийн эдийн засгийн өсөлт энэ онд 3% болж буурах төлөвтэй байгаа гэдгээс гадна энэ нуруу өнгөрсөн онд бүртгэгдсэн 3.5% өсөлтөөс багассан үзүүлэлт. Энэхүү шинжилсэн тооцоо нь олон улсын валютын сангийн 4-р сард дэвшүүлсэн 3.1% өсөлтийн таамгаас бага зэрэг буурсан үзүүлэлт. Гэхдээ эдгээр таамаглалд тодорхой бус байдал байсаар энэ 7 хоногт Орон улсын хоолоогоор дамжин өнгөрч байсан нийт тээвэрлэгч хөлөг онгоцууд руу халдлага гарсан нь Америк, Ираны хооронд саяхан байгуулсан газар зохион хэлэлцээр хэр удаан үргэлжлэх болоо гэсэн эргэлзээг нэмэгдүүлээд байгаа юм. Үүн дээр нэмээд өнөөдөр сая дурдсанчлан НАТОгийн уулзалтын үеэр ерөнхийлөгч Дональд Трамп хоёр улсын хооронд байгуулагдаад байгаа ихэнх хэлэлцээрийн үйл ажиллагаа зогсон байдалд орсон гэдгийг хэлсэн гэдгийг дурдхан зүйтэй юм а. За Украин улсын зүгээс Орос улбаны улсын нефт боловсруулах үйлдвэрүүдийг бөмбөгдсөний улмаас Орос улсад шатхууны хомсдол нүүрлэж шатхууны асуудлаа шийдэхийн тулд Москва бензин, дизель түвшний экспортоо хориглож хязгаарлаад байгаа. Тэгвэл одоогийн байдлаар Орос улбаны улсад ийхүү нүүрлээд байгаа шатхууны хомсдол нь Москвагийн гудамжаар ганцхан өдөр автомашинтай явхад л иргэдэд дарамт үүсгэж бараг бүх шатхуун түгээх станц дээр автомашин, ачааны машин уртаараа л үүсгэсэн байна. Зарим шатхуун түгээх станцуудын хувьд шатхуун дууссан тул үйл ажиллагаагаа зогсоосон байдалтай нь. Энэ бол Орос улбаны улсын асар их нөөц баялагын ихэнх хэсэг төвлөрсөн хүн ам шигүү суурьсан нийслэл хотоо. Гэтэл дэлхийн хамгийн том газрын дос үйлдвэрлэгчдийн нэг Орос улбаны улс дотоодын хэрэгцээг ийхүү хангах хэмжээний шатхуун боловсруулахад хүндрэлтэй болж төр засгийн зүгээс нийслэл хотын иргэдэд хүртэл бензин, дизель түвшийг доктортой нийлүүлж чадахгүй байна. Иргэд үүсэж байгаа нөхцөл байдалд Украины Путиний товтлогооноос гадна Оросын бэлтгэл ажил хангалтгүй байсан гэж их баригчдыг буруутгасан байр суурьтай иргэд байгаа юм. Ийхүү дайны дуршиг Оросын иргэдийн өдөр тутмын амьдралд сүүдрээ тусгаж улам бүр энэ нөхцөл байдал хөндрөж байгаа нь бол харагдаж байна. Ерөнхийлөгч Владимир Путиний хувьд тусгай цэргийн ажиллагаа хэмээн нэрлэдэг. Өнөөдрийн байдлаар бол 5 дахь жилдээ үргэлжилж байгаа дайны үр дагаврыг иргэддээ мэдрүүлэхгүй байлгахын тулд ихээхэн хүчин чармайлт гаргасаар ирсэн гэгддэг. Тиймээс Москвагийн гудамж талбайд дайны нөлөө төдийлөн өнөөдрийг саяхны хүртэл мэддэггүй. Зөвхөн баатарлаг цэргүүдийг сурталчилсан цөөн хідэн зурагт хуудас энд тэнд харагддаг байна. Гэвч Оросын нутаг дэвсгэрүүд чиглэсэн Украины дрон болон Путиний цохилтууд нэмэгдэж байгаа нь эрх баригчдын санааг зовоосон асуудал болж байна. Эдгээр халдлагын байр гол төлөв газрын тос боловсруулах үйлдвэрүүд Москва төдийгөөс Санкт-Петербургийн төвшүүрийг дагуулж байгаа юм. Шатхууныг хязгаартай олох арга хэмжээ маш өргөн хүрээнд хэрэгжиж олон бүс нутагт канистр сав ашиглан түлш нөөцлөхийг хориглоод байна. Харин тариаланчдын тухайд энэ оны ургац хураалтанд сөргөөр нөлөөлөх үе хэмээн болгоомжилж байгаа юм. Орос улбаны улсын их баригчдын зүгээс шатхууны импортыг нэмэгдүүлэх, үнийг нь дэмжих, мөн автомашины хөдөлгүүрт сөргөөр нөлөөлж болцсошгүй хэмээн мэргэжилтнүүдийн болгоомжилж анхааруулж байгаа чанар муутай түлш худалдаалгыг зөвшөөрөх зэрэг арга хэмжээнүүдийг авч эхэлсэн гэсэн их сурвалжуудын мэдээлэл байна. Украин улсын хувьд тус улсын их баригчид Оросын жирийн иргэд нөхцөл байдалд бухимдаж улмаар их баригчдаас дайныг зогсоохыг шаардна гэж тооцоолж магадгүй гэж зарим шинжээчид таамаглаж байна. Харин одоогийн нөхцөл байдлаас харахад Владимир Путин байр сууриа улам чангадсан байдалтай дайны бодлогоо үргэлжлүүлэхээр шийдсэн байгаа юм. Өнгөрсөн 7 хоногийн баасан гарагт тэрээр цэргийн хувцастай командлагчтайгаа уулзаж байгаа дүрс бичлэг цацагдсан. Энэ үеэр фронтын шугамд ялалт байгуулж байгаа гэдгээ хэлж цаашиж илүү их газар нутаг эзлэхийг илэрхийлсэн байгаа юм. Хөтөлбөр үргэлжилж байгаа хөргөжлүүлэн бусад онцлог мэдээллүүдийг та бүхэнд давчаар хүргье. Хятад улс даваа гарагт цөмийн цэник тээвэрлэх хүчин чанартай баллистик пуужинг өмнөд номхон далайд туршсан нь олон улсаас шүүмжлэл дагуулсан хэвээрээ байна. 2 жилийн өмнө номхон далайн олон улсын усанд хийсэн ижил төрлийн туршилтын дараах анхны энэхүү туршилт нь бүс нутгийн жижиг арлын орнуудын анхаарлыг ихээхэн татсан юм а. Гэвч шинжээчдийн үзэж байгаагаар Бээжингийн энэхүү алхмын гол чиглэл нь Америк нэгдсэн улсад байсан гэж үзэж байна. Мөн цөмийн хөдөлгөөрт шумбагч онгоцноос хөөрөсөн энэхүү пуужин нь Хятадын газар тэнгис агаараас цөмийн цохилт өгөх боломжтой цөмийн гурван чадахын тэнгисийн бүрэлдэхүүнийг харуулсан үзүүлбэр гэж шинжээчид дүгнэж байна. Дан улсын ерөнхий сайд Мэтт Фредериксон Гренландыг Америк нэгдсэн улсын мэдэлд авах тухай ерөнхийлөгч Дональд Трампын дахин гаргасан анхааруулгын хариуд Гренланд худалдах зүйл бишээ гэдгийг дахин хэллээ.
Турк улсад болж байгаа НАТОгийн дээд хэмжээний уулзалтын яг өмнө тэрээр сэтгүүлчдэд мэдээлэл өгтөө. Америк нэгдсэн улсын байр суурь улам тодорхой болж байгааг хэлэн Америк нэгдсэн улсын ерөнхийлөгчийн өчигдрийн мэдээллийг сонслоо. За түүний байр суурь энэ асуудлаар маш тодорхой болсон гэж харж байна. Гэхдээ манай байр суурь урдын адил хിവэрэ Гренландыг хизээж худалдахгүй гэж хэлсэн байна. Энэхүү мэдээлэл нь Арктикийн өөртөө засах нутаг болох Гренландын ирээдүйн асуудлаар Америк нэгдсэн улс болон Дани улсын хоорондын санал зөрүүлдөн үргэлжилсээр байгааг дахин харуулж байна. Хятадын өмнөд хэсэгт халуун орны Майсаг шуурганы авчирсан Аадар борооны улмаас үүссэн үрийн улмаас нас барсан хүний тоо 39-д хүрсэн талаар орон нутгийн их баригчид мэдээллээ. Тайван болон Хятадын зүүн эрэгт хүчтэй Бави хар салхи ойрын өрөөдөд хүрэхээр бэлтгэл ажил үргэлжилж байгаа ийм үед гамшигын нөхцөл байдал хүндэрч байна. Амиа алдагсдын ихэнх нь Ханжао хотод бүртгэгдсэн байгаа юм. Усан сангийн далан хэсэгчлэн нурч их хэмжээний ус хот руу түрэн орсон байна. Бави хар салхи Тайваны зүүн өмнөд хэсэгт хүч авч ойрын жилүүдийн хамгийн хүчтэй шуурганы нэг болох төлөвтэй байгагийн улмаас Хятад Тайван өндөржүүлсэн бэлэн байдалд шилжсэн байна. Салхины хурд цагтаа 200 км-т хүрч байгаач. Тайваны эрх баригчид Тайбэй хотын хойд улсаар 1 м хүртэл хурд тундас орох төлөвтэй байгааг анхааруулж байна. Дахин дөрөвж байгаа онцлог мэдээлэлээс та бүхэнд сурчлан хүргэлээ. Анхаарлаа хандуулсан явдал баярлалаа.